За санал дураалт нэг засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал дураалт явуулнаа. Санал дураалт. За 61 гишүүн буюу 59.2% санал дэмжигдлээ. Хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал дураалт явуулъя. Санал дураалт. За 61 гишүүн буюу 50.2% дэмжигдлээ. 3 засгийн газар дахь хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал дураалт явуулнаа. Санал дураалт. Жарнагын гишүүн буюу 50.2% санал дэмжигдлээ. 4 Монгол Улсын хэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал дураалт явуулъя. Санал дураалт. Жаргал гишүүн буюу 60.2% санал дэмжигдлээ. 5 нийслэл Улаанбаатарын замын хөдөлгөөний төвөгжрлийг бууруулах гэр орооллыг орон сууцчлуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал дураалт явуулъя. Санал дураалт. Чарандөрөн гишүүн буюу 62.1% санал дэмжигдлээ. 6 төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал дураалт явуулъя. Санал дураалт. Жаргал гишүүн буюу 62.1% санал дэмжигдлээ. 7 төсвийн доктортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал дураалт явуулъя. Санал дураалт. Жаргал гишүүн буюу 60.2% санал дэмжигдлээ. 8 тогтоолын авсралтад өөрчлөлт оруулах тухай улсын хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал дураалт явуулъя. Санал дураалт. Жаргал гишүүн буюу 64.1% санал дэмжигдлээ. Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх тэмцсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын банк орон шилжүүллээ. Төсвийн банк оронд мөн шилжүүллээ. За дараагийн асуудал оръё. Гайлын албан дотроос чөлөөлөх тухай хууль хүчинг болсон тооцох тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийг явуулна. Хууль санаачлагчийн илтгэлийг засгийн газрын гишүүн засгийн газрын хэрэглэх газрын дарга сангийн бямцог танилцуулна. Энд дэр төрж байна. Жаданбын энх хоёр сайд гадны айлчлал хүлээж авч байгаа.